сайн болсон. За Үнд сонгогчдын төлөөлөл нь хамгийн ажиллагчнараа Монгол улсаас Америкийн нэгдсэн Сан Францискогийн бодох ерөнхий консулын газрын дэглэл байгуулсан 33 дугаар салбар комисс Монгол Улсын хурлын 2012 оны сонгуульд санал хуульчлалыг эхлүүлж байна. Санал хуульчлагын нээлттэй ажил намаас томилсон ажиллагч Ариун Заяа, сонгогчдын төлөөлөх цэг Хишиг Баяр, Цэрэн Дорж нарны салбар комисс бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байна. Тус салбар комиссийн сонгогчдын нэрийн жагсаалтанд нийт 108 сонгогч бичигдсэн бөгөөд комиссоос ГА 1-ийн гэсгүй 114 ширхэг самдын хуудас бүлээн авсан. Үүнээс алдаж өргөдүүлсэн устсан самдын хуудас байх бөгөөд нийт 114 самдын хуудас байна. За ингэж юу байна? Энэ самдын хуудас битүүмж бичсэн зөвхөн нөгөө бичсэн байж байгаа. Хүнслэгдээд ингээд батцаагаа ингэж байж байгаа. За ингээд 114. Тэгээд би одоо сонгогчдын нэрсэн жагсаалтыг толгойж нөгөө сонгогчдыг бүртгэж яах юм. Шаадлаад өгч байгаа. За ингээд самлаа ихтэй өгцөөрөө. Нэрийн хуудсын бүлгүүлэн энгийн болон бодох нь шүү. бодох нь Ямар нэг юм дэмжиж байгаа намаа хурдлагаа энэ улааны ингээд дугуйлж болно гэсэн үг. Ингэж бодохоор л байхгүй ингэж. Ингэж бодно. Тэрвээ энэ юугаа саналын хуудас хүчингөө бол дахиж нэг л удаа гэж болно. Зя гарус руугаа зя манахмаа. За. За Америкийн баруун эрэгт Сан Франциско хотын ерөнхий консулын газар сонгуулийн 33 дугаар хэсэг дээр ирээд байна. Ингээд өнөөдөр эхний саналаа өгсөн хүмүүсийн сэтгэлийг сонсё. За сайн байцгаана. Сайн байна. За саналаа өгöd гараад ирв үү те? Саналаа өгöd гарч ирсэн. За сонгуулийн байрны бэлтгэл ямар хөө санагдав? Сонгуулийн байрны бэлтгэл сайхан байна. Яг л утга орондоо байгаа юм шиг санагдаж байна. За алтайгийн сэтгэл ямар байна? За миний сэтгэл маш их өндөр байна. Одоо Америкийн нэгдсэн улс дээр 9 жил ажиллаж амьдарч байна. Тэр хугацаанд одоо өөрийнхөө биеэр анх удаа сонгуул өгч аваад маш их сэтгэл өндөр, сэтгэл маш их тогтолж байна. Тэгээд энэ сонгуул анхны сонгуул одоо хүний нутагт өгч байгаа анхны сонгуул. Тэгээд дараагийн сонгуул маань өшөө илүү өргөн хүрээтэй, олныг хамарсан одоо үр бүтээлтэй тийм сонгуул болно хаа гэж бодсон шүү. За баярлалаа. За саналаа өгч үү? Өөхтэй. За нууц шил ямар намын хэсгийг дэмжиж байгаа вэ? Би ч одоо анханасаа ихлээр ардсан намд өгчээсэн тэрийгээ л өглөө. За баярлалаа. За энэ биарийн Монголчуудын холбооны тэргүүн Хишиг Баярын сэтгэлийг сонсъё. За өнөөдөр одоо их сайхан түүхэн өдөр болж байна гэж ойлгож байна. Тэгээ өнөөдөр бид нар харийн нутагт Америкийн нэгдсэн улсад анх удаага үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж санал өгөх ийм боломж бүрэн бий боллоо. Ингээ бодтойгоор саналаа өглөө. Яг Монголдаа байгаа юм шиг санагдаж байна. Бүх юу бүр бэлтгэлийг бол бас сайн базаажээ гэж харж байна. Хамарж байгаа хүмүүсийн хувьд бол бас мэдээлэлтэй цаашдаа бол анх удаа өгж байгаа учраас өргөн хүрээтэй явах байхаа гэж ойлгож байна. Ингээд би харьяачуудаа ажил хөдөлмөрт сурлагт нь амжилт хүсэж Америкийн монголчуудын холбооноос бас наадмын өмнө болж байгаагаар онцлог ийм санал хураалт сонгуул болж байна. Ингээд бүгдээрийн дэмж наадмаа сайн олцорой гэж хүсэж байна. Баярлалаа. За их баярлалаа.
За сайн байцгаана. За сайн байцгаана. За сайн байна. Сантаа өгөөд гараад ирв. Оо тэглээ. За дотор хүн их байна. Байна. Мөрсөр яваад өгөөл сайн байна. Сайн шүү. Сантаа өгч. Арслан мөн уулзаад ирлээ те. Өнөр хэд бүрээд ирлээ шнэ. За. Нууц шүү дээ ямар нам хүчтэй хийж байгаа вэ? Ачсан намаа дэмжиж урд нь дугууллаа. Дуугийн пүүл болцоо орчаад ирлээ те. Дүүрэн дугууллаа. За. Намын болохоор. Арсан намаа дэмжиж. За та нар Сантаа өгсөндөө их баяртай байна. Өнөөдөр ингээд түүх өдөр болж байна. Гадаад сууж байгаа монголчууд анх удаа сантаа өгчөөд сэтгэл хөдлөж байна. Яг тийч. за намайг сайн уу? Сайн. За сантаа өгөх гэж ирж байна. Ээ, сантаа өгөх гэж байна. Тэгээд сантаа шийдсэн байгаа юу? Шийдсэн аа. Гэтэ тэр нууц. За өгчөө гараад ирээрэй. За сайн байцгаана. Сайн байна. За сантаа өгч байна. Одоо өгч байна. За дээшээ хоёр давхар гараад. За сантаа шийдсэн байгаа юм шүү дээ. Ер нь шийдсэн дээ. За дээшээ өгөө гараад. За сайн байна. Сайн За байна. сантаа өгч гараад ирв тийм. Гэхдээ саналаа өгч чадсангүй дээ. За Одоо бүртгэлийн ажиллагаа хийгдэггүйгээд одоо санал харин авахгүй. өглөөнөөс хойш 108 хүн бүртгэгдсэн гэдэг. Тэгээд бас хүмүүс их буцаж байна. Юу гэсэн үг 108 хүн самбарт маш олон хүн би хааваас хайвардаас одоо ажлынхаа завсралгаанд нааш Өнөөдөр ажиллаж ирсэн үү? ажилтдаг байх юм. Тэгээд одоо Тэгээ ер нь нэг өөрчлөсөн бүртгэл интернетээр явж байгаа гэдэг зарыг дуусна. дуусан тэгээд интернетээр чинь тэр чинь бас бүгд чадахгүй шүү дээ. Тэгээд шууд өнөөдөртөө ирээд өгчих нь бодоод ирсэн ч одоо ингээ буруудлаа. Ардсан намайгаа төлөө өгье гэж бодож ирсэн одоо тэгээд ууд нь одоо боломжгүй авчмаар л юм шиг санагдах юм одоо. Бид нар чинь одоо 4 жил нэг болдог. одоо ахиж одоо дараагийн 4 жил гэдэг чинь одоо маш их урт хугацаа шүү дээ тийм. их урт хугацаа одоо энэ нь л одоо харамсалтай байна харамсалтай. Монголчууд анх удаага сантаа бүрэн эрэхтэй боллоо гэсэн. Тэгээд энэ хангалтгүй нэг хүмүүс ярьж байна бас шүүмжлэх гарч байгаа шүү. Юу гэсэн үг вэ? Бүгдээр л Монгол улсын иргэнийхээ паспортыг аваад иргэнийхээ үнэлгээг аваад ирж байгаа тохиолдолд одоо бүртгэх л хэрэгтэй шүү дээ. Сонгууль нөгөөлөх хэрэгтэй юм уу гэж би бодох юм биш үү? Тэгэхээр ч одоо ямар учиртай одоо ийм 100 эдгэн хүн ч гэж байна гэж байхгүй. Санд маш олон хүн байна. Тэгэхээр чинь сонгуулийн юу ч одоо бодлонтой болно гэсэн үг дээ. Яа тийм бол та. Уул нь одоо энд азар дээр шийдэх боломжгүйгээд бас хүмүүс их бодож байгаа шиг байна. Гэхдээ оруулахгүй шүү дээ. Шийдж болохгүй. За одоо хотроод ирсэн юм одоо бүртгүүлээд одоо нэг өгч гэж болохгүй гэсэн чинь ямар утга учир гэдэг ойлгохгүй байна. Тэр чи одоо маш харамсалтай. Энэ одоо энэ шин одоо маш олон жил бид нар хүлээсэн. Тэгээ одоо энэ жил одоо ингээд өгнөгөөд одоо бүхнүүсэл сэтгэл өндөр байгаа байх л да. Тэгээ ирсэн чи одоо байхгүй. Тийм буруу байна л да. Та хайрт өөрийгөө танилцуулах боловч аа. Одоо би хайрт дээдэг одоо намайг Батөрж гэдэг одоо тэгээ ардсан нам нөлөө өгөх гэж ирсэн болсонгүй лээ. За тун харамсалтай. Тун харамсалтай. Түлс 29 сард түлсэн баггүй. Зэг явуулсан имэйл нь болохоор миний 29 гэдэг энэ дээр бүхэн байгаа шүү дээ. А тэгээ эдгэрийн өөрсдөө government email гэдэг дээр очисон 2 хоногийн дараа очисон гэж. Ямар шуудангаар явуулсан биш чи имэйл бол имэйл 29 дээр очиж шүү дээ. Тэгсэн чинь завсан attachment хийсэн тэр юм том файл болохоор удаад 2 хоногийн дараа очисон байх мах ч тийм л юм чи. Тийм тайлбар өгч байна. Тий. Гэтэ яг 29-нд бол энэчээс имэйлээр явуулахад 29 цент гэд явчихж байгаа. Тэр чамд хүлээж авдаг гэсэн имэйл ирсэн үү? Хүлээж авдаг гэсэн имэйл ирээгүй. Юу ч ирээгүй байсан. Тэгсэн чинь эдгээр надад болохоор уучлаарай таны үчинд 31-нд ирсэн учраас ингээд хүлээж авах боломжгүйгээ бид нар имэйл явуулсан. Байсан тэр имэйл очиж. Харсан уу чи? Гэрийг харлаа. Эдрийн яг юун дээр надаас имэйлийнхээ юун дээр харуулж байгаа нь болохоор 31 юм байна байхгүй. Миний явуулсан 5 сарын 29-нд явуулсан гэдэг би харуулсан. Эдгээр болохоор өөрсдөө яа мэдгүй энэ одоо ямар алдаа гарсан 31-ээр ингээд 2 хоног лейт очиж миний имэйл ирсэн. Сайн. За сантаа өгөх явж байна тийм. Тийм сантаа. Ажлаас өнөөдөр ажилтаа яваа. Өнөөдөр ажиллах. За. За тэгээд сонголтоо хийцэн биз дээ. Хийц. Яг уу. Ер нь энэ намуудын дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөртэй танилцсан уу тийм? Бүгднийг танилцсан тэгээд Сонголт хийх юм уу? танилцсан байхаа бүгднийг үрчлэн уншаад тэгээд ингээ хахад бол Иргэний зориг намын гаргасан мөрийн хөтөлбөр надад бол ерөнхийдөө бол зүгээр санагдсан. Яг тэгэхээр миний бодож исэн те одоо улс төрийн намууд юу хийгээд зохистой вэ арт мөндөө зориулж ихдээ бол аюу тийм зөв юунууд хөтөлбөрүүдийг гаргасан байсан. Тэгээд ер нь бол яг мөрийн хөтөлбөрүүдийг гаргахтаа Иргэний зориг нам их тийм зөв наривчилж гаргаж өгсөн тодорхой. Орчилсан намыг
мөрийн хөтөлбөр надад бас таалагдсан. Гэхдээ арчсан намын мөрийн хөтөлбөр болохоор ерөнхийдөө тийм ерөнхий байдлаар гаргасан юм. Яг нарийнчж одоо жишээлбэл одоо агаарын бүхэрдлийн талаар ямар авч явах вэ? Өнөөдөр одоо бидний тулгымцсан асуудлын нэг бол агаарын бүхэрдэл. Тэгээ нөгөө талаас одоо бид нар одоо олборлоод байгаа энэ байгалийн баялгаа яах вэ? Нүүрс энэ нүүрсээ энийг зэсээ яаж ашиглах вэ? Яаж алт мөнгө хүртээлтэй хөрвөх вэ гэдэг бол намын бодлого чухал. Тэгээд би иргэний зориг намыг сонгоно. Тэгээд харъя тэгээд сонгуул яаж явах вэ? За их баярлалаа. Сансан гэсэн. Өөрийгөө товчхон танилцуулах байна. Би намайг Юмчин Дорж гэдэг. Тэгээд энэ Сан Францискод амьдардаг. Гэхдээ би Монгол төсөл дээр энд Америкийн мягны сарлын сангийн төсөл дээр ажилладаг. Тэгээд өвөл болохоор Монголд очичдаг. Яагаад гэвэл агаарын бүхэрдэл дээр ажилладаг учраас. Тэгээд миний их сатгаас зовж байгаа юм болохоор яг хөө одоо хамгийн нэгдүгээр бид нэр одоо нийт хүмүүсээ тэ ундны ус амсгалж байгаа агаараа хамгийн түрүүнд бид нэр цэвэрлэх хэрэгтэй. Яагаад гэвэл тэр нь бид нэр хэрвээ одоо нийтээрээ бид нэр тэмээ цэвэрхэн хотод амьдраа. Тэгээд дээрэс нь замаа засаад ерөнхийдөө бол бид нэр монголчууд одоо миний бодохоор яах ёстой вэ гэхээр хоттой мөнгө зарцуулах хэрэгтэй. Яг хотоо хөгжүүлэх хэрэгтэй. Тэгжээж бид нэр өнөөдөр цэвэр ус ууж иж, цэвэр агаартай байж иж өнөөдөр Монголын ард түмний амьдрал дэш нөхөс одоо нэг нөгөө орж байгаа их мөнгө чинь аль нэгэн хувийн компани тэр нөгөө уудуурхайг нь аваад ашиглаад нөгөө мөнгө нөгөө хувийн компани руу ороод авахгүй. Нийт ард түмэндээ тэр мөнгө төлөй зарцуулж хийх зүйл гэж бодож байна. Тэгээд би тэг одоо бүр дими юм яриа явчлаа. Миний хийдэг ажил нь тэр одоохондоо би төсөл дээр тэгээд Монголын агаарын Улаанбаатарын агаарын багсаа төсөл дээр ажиллаж байна. За их баярлалаа. Тэгээд танд амжилт. За баярлалаа. Саналаа хүчлээ. За харин яаж амж үлээ? Харин тэгээд өглөө Texas-аас наашаа сонголт өгөхөр цагаа зохицуулж гаргав. харин зохицуулж тэгэж билет авсан юм тэгээд. Тэгээд ямар ажлаар явах гэр? Одоо хувийн ажил хэрэгсэн. За. Тэгээд ямар ч үсэн амжилт лээ. Өөрөөс сандраа 8 болох гээд тэгээд ямар ч үсэн. Хэрвээ хоцорсон бол 4 жилийн асуудал юм. харин тийм бол бодож байгаа яасан юм тэг өнгөрөх гээд. За. Сонголт ямар байв тэгээд? Тэгээд одоо өөрийнхөө сонголтыг хийлээ. Ард түмэн бас харж л байгаа. Тэгээд их л юм хүлээж байгаа хат ард түмнийг тэгж бодоод тэгээд өөрийнхөө сонголтыг хийлээ зөв байх л гэж бодож байна. Намуудын мөрлийн хөтөлбөр юу нэ? Ямар хөө санагдаж байна? Ер нь бүх ихэнх намуудыг уншсан би ер нь тэгээд өөрөө нэг намыг сонгоод л хүчлээ тэгээд. За амжилт хүсье. Үр дүн гарах л байх гэж бодож байна. Баруун иргэн хамгийн сүүлд одоо амжиж сонгуулаа өгсөн өөрөөр танилцуулах тийм. Намайг Батгончгийн Бачаараа л идэв. Тэгээд Сан Францискод ирээд 5 жил 6 жил амьдарч байна. Тэгээд энд санал өгөх анхны жил бидний гадаад байгаа улсуудын тэрэнд идэвхтэй оролцсон. Ер нь улс орон бас их гадаад байгаа улсуудыг саналыг авахулах гэж бас үлээдэн дөрөв зарсан мэт бид хэд бас хойр шин суугаад яахаа гэж бодож. Ер нь саналаа өгье гэж бодож тэгж амжилт ирлээ дээ. За баярлалаа. За баярлалаа.